Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сууг үзэгч сонсогчдоо сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болжээ. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай хооллын компани мөн хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа ураатай Инвескор лизинг компани хамтран ажиллахаар басан байна. За студид орчуулагч, өгүүлэгч, мөнхбаатар болон аялах боломжийг хүн бүрт ураатай Journey платформын захирал Цамирлаг миний би ажиллахад бэлэн болсон байна. За энэ дэлхийн ямар нууц өнөөдөр бидэнд ил болох вэ мөнхбаатараа? Өнөөдөр амар том нууц ирнэ. За энэ масончууд дэлхийг удирддаггүй гэж өнөөдрийн сэдэв байгаа. Тийм. Энэ ер нь нэлээд их сонсогддог. Нэг талд масончууд, нөгөө талд Illuminati гэж нэлээд сонсогддог тийм нууцлаг хэл аманд өртдөг хүмүүсийн янз бүрийн таамаглал дэвшүүлдэг нэг юм бүлэгч юм уу, нийгэмлэг ч юм уу нэг юм байгаад байгаа. Энэ тухай өнөөдрийн нэвтрүүлгээр ярих гэж байгаамаа. За эхлээд нэг хэдэн хүний нэр төртөө. Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон, Америк нэгдсэн улсын нэрт улс төрч эрдэмтэн дипломат Бенжамин Франклин. За бидний сайн мэддэг нэг Jungle Book буюу одоо монголоор Шаалуу хүү Маугли. Тэр номын зохиолыг бичсэн Нобелийн шагналт зохиолч Рудиард Киплинг. За пенцилиний нээсэн Александр Флеминг. Дэлхийн 2 дугаар дайны үед Их Британиг удирдан жолоодж байсан ерөнхий сайд Уинстон Черчилль. За орчин үеийн хүмүүс гэвэл Apple-ыг одоо хамтран Стив Джобстай хамт үүсгэн байгуулсан Стив Возняк. За Нил Армстронгтой хамт саран дээр газардсан Баз Олдрин. За энэ одоо бүгдээрээ бид нар сайн мэдэх, маш сайн мэдэх хүмүүс яваад байна шүү дээ. За энэ хүмүүс нэг нийтлэг юм байгаа. Тэр эднэр бол бүгд Freemason буюу масончууд гэдэг нийгэмлэгийн гишүүд. За. Шал өөр салбарын огт өөр юм хийдэг, өөр цаг үед ингэж амьдарч байсан, өөр юм төөрөвж байсан хүмүүс энэ масончууд гэдэг нийгэмлэгийн хүмүүс байгаад байгаа нэг сонирм байгааз. Үнэхээр өөрмөц одоо амжилтыг бүтээсэн мундгууд байгаа. Маш рандом хүмүүс байгаа шүү дээ, тийм санаандгүй сонгогдсон, төврээр сонгогдсон юм шиг хүмүүс байгаа даа, тий. За энэ бол одоо ингээд ер нь нэг fraternity буюу ахын дүүсийн нийгэмлэг гэж ер нь яваад. Тэгэхэд дэлхийн төвхөнд хамгийн удаан оршин тогтносон одоо ахын дүүсийн нийгэмлэг гэж хэлэхэд ер нь бараг буруудахгүй. Тэгэхээр удаан байна гэсэн үг. 15 дугаар зуунаас 15-аас 16 дугаар зуунаас ер нь эхэлж байгаа. За одоо яг хоёулаа түүхээс нь яриад эхэлнэ. За эднэрийг бол энэ одоо Secret Society гэх нууц нийгэмлэг гэж ер нь нэрлээд идэг л да. Гэхдээ эднэрт бол одоогоор ямар нэгэн нууц юм байхгүй. Бүх юм нийлтоод одоо ч нэг ямар нэгэн байгууллага байгуулж ажиллаж л байгаа бол нөгөө шилэн данс мас юу гэдэг тэр бүх юм transparency ил тод байдлын асуудал чи бүгд хөндөгддөг учраас энэ байгууллагууд бүгдөө тайлангаа өгнө. Одоо тэр яг байгууллагын ажилтнууд тэр зарчмаар л ер нь явдаг гэсэн үг. Үнэхээр л одоо нууц байсан юм бол саяны хүмүүсийг бид мэдэхгүй нь шүү дээ. Тийм. Эсвэл энэ одоо үүсэл гэх юм уу хөгжлийнхаа их үед нууц байсан юм уу? Их үед одоо яг түүхэнд чи яг нэг заримдаа нэг материал гээгдэж штэ тий. Тэгээд одоо нэг нууц гэж хэлдэг болчиход байгаа одоо нэг тийм тэрний сэжүр болчиход байгаа нэг хитэн шалтгаанууд байгаа нэг дэлхийн энтийн улс орны хувьсгалд оролцсон асуудал байгаад байгаа. Тэр тухай ер нь яванд яригдах юм. За дундад зууны энэ Мейсон гэдэг өгчөө өөрөө чулууны дархан, чулуун өрлөгчин гэсэн утгатай. Тэгээд анх одоо яг дунд зууны үед чинь хамгийн гоё сүрлэг сүм дугнууд баригдчихлээ шүү дээ, тий. Тэгэхээр тэр одоо сүм дугны барилгын ажилдаар ажилладаг байсан. Одоо үндсэндээ архитектурууд гар орчууд гэсэн үг. Тим хүмүүс одоо тэр одоо барилга дээр яг тэр барилгын талбай дээр отог нээгээд тэндээ ингээд одоо тэр чинь тухайн үед бас технологи хөгжиж байгаа шүү дээ. За манайх ийм технологиор барилга барьж үзэж байна. Эсвэл бид нар ийм шинэ материал одоо найруулж нээж үзлээ гэдэг ч юм уу. Тийм юм анх одоо солилцдог тийм нийгэмлэг байсан байгаамаа. За тэгээд анх бол тийм гар урчууд чулууны дарахтаас одоо үүссэн. Харин өдгөө бол олон соёл, олон газар, олон орныг дамсан дэлхийн хэмжээний нийгэмлэг болсон.
За уран зохиолын ном. За ялангуяа Да Винчи код тэргүүтэй номнууд байгаа даа. За зөндөө киноч байгаа. Тийм одоо бүтээлүүд дээр масончуудыг дэлхийн хэргийг утсан хүүхэлтэй мэт удирддаг. Ямар нэг авгаа нууц мэдлэгийг хамгаалж байдаг. Тийм маягаар одоо харуулгын түгээмэлт чинь сонирхолтой учраас те. Дээрэс нь нууцлаг гэдэг юу одоо сэжүүрийг ашиглаад байна шүү дээ те. За гэвч бодит байдал дээр тэд бол ахын дүүсийн нөхөрлөл, хамтын хөгжил дэвшил, за буйны үйл ажиллагааны төлөө гэсэн сайн дурын байгууллага. Сайн дурын үндсэн дээр одоо үйл ажиллагаа явуулдаг. За дэлхийн томоохон улс гүрний олон түүхэн хүмүүс тус байгууллагын гишүүн болж байсан. За түрүүний хэлсэн зөндөө хүмүүс байна те. Харин тэдэнд төвлөрсөн захиргаа гэж байхгүй. Тэгээ одоо эн чин за тэр бүтцийн нэр нь явандаа ярих. Гэхдээ эн чин нөгөө дэлхийг удирдахын тулд дэлхийг одоо бадсан, дэлхийг одоо хэрсэн нэг тийм юу хэрэгтэй шүү дээ. Захиргааны нэг том нэгж глобал нэгж хэрэгтэй байгаа шүү дээ, тийм юм байхгүй. Тийм учраас тэгж ер нь дэлхийг удирдах гэж хэлэх боломжтой юм билээ. За гарал үүсэл түүхэн хөгжлийн одоо ярих. За харьцуулж бодъё гэвэл одоо нэг масончууд нэг юу одоогийн үйлдвэрчний эвлэл байхгүй юу? Тий. Одоо тухай ингээ ажилчид гар урчууд нийлээд одоо үйл ажиллагаа явуулж ийн гэдэг чинь тий. За тийм бөгөөд үндсэндээ барилгын салбарын ажилтнууд, мэргэжилтнүүд, уран барилгачид томоохон сүм дугна, цайз хэрмийн барилгыг талбай дээр отог байгуулж тэндээ худалдаа наймаа эрхэлж одоо тэр чинь одоо янз бүрийн барилгын материалын энэ төр бас илүү гарсан барилгын материалын энэ төр худалдааны нөгөө гар уурынхаа нууцыг бас худалдан дээр ч хоорондоо тийм байдлаар явдаг. За тэгээ хажуугаар нь шин залуу дарахтаа бас суугаж байгаа. Тэгэхээр нэг тийм үеийн тогтолцоо бий болоод ирэхлээр одоо яг нэг тийм нийгэмлэгийн хэв шинж болж байгаа зү. Тэгээ дараа үе бэлтгэдэг болохоор тий. За тэгээд 1600-аад оноос эхлээд одоо сүр жавхлантай нөгөө сүмбэрх сүм дугнууд шүү дээ. Тэд нар чи ер нь жоохон ховордоод эхэлж байгаа. Ер нь нөгөө иргэний барилга тал руугаа хүмүүс нөгөө орон сууцнд амьдрах, орон сууц маягийн одоо барилгад амьдрах нь ихсэд эхлэхлээр одоо энэ нөгөө чулуу яг одоо чулууны дархан гэсэн хүмүүсийн одоо энэ нийгэмлэгт байдаг тоон цөөрөөд ерөнхийдөө нэг тийм илүү сүнслэг тал руугаа явж эхэлж байгаа. Одоо бид нар за хуучин бол ингээд энэ сайхан барилга байгууламжийг бүтээн босгодог байсан. Бид нар энэ зүйрлэлээ ашиглаад одоо тэр дархны янз бүрийн багаж ашиглаад энэ одоо улс нийгмийн ирээдүй, ер нь дэлхийн нийтийн ирээдүй, хүн төрөлхтний ирээдүйн талаар ингээд тэр зүйрлэлээ ашиглаад ингээд нийгэмлэг болоод тийм сүнслэг агуулгатай нийгэмлэг болоод явж болох юм байна гэсэн одоо хэв шинж яг 1600-аад оноос эхлээд анх гарсан юм билээ. За тэгээд одоо 17 дугаар зууны сүүл 18 дугаар зууны эхээр одоо Британд одоо масоны отгууд гэж байгаа. Энэ нэг лож гэж хэлээд байгаа байхгүй. Тэрийг за зарим нь болохоор шууд нөгөө нийгэмлэг гэж орчуулах гэдэг. Яг гэхдээ би бол тэрийг дэмжихгүй байгаа. Яг тэгэхээр энэ чинь society гэдэг үгтэй зөрчилдөд байдаг учраас тий. Тэгээ масоны отгууд гэж нэвтрүүлгийн хүрээнд ер нь яриад явах юм. За тэр хүмүүс болохоор отгууд болохоор чулуун барилгын багаж хэрэгсэл болон үг хэллэгээ ёс суртахуун гүн ухааны сургаалт зүйрлэл болгон хэрэгжилж эхэлсэн. Одоо энэ нөгөө яванда тэр нөгөө юуг нь бэлэгдэл одоо сүлд маягийн байгаа термэрийг яриад тэрэн дээр нь яг тайлбарлаад явнаа. 1717 онд 4 отог нийлж их отог буюу Grand Lodge гэдэг юм анх удаа байгуулж байгаа. Тий одоо энэ тэнд байсан зүгээр жижиг отгууд те нийлээд Grand Lodge буюу одоо их отог гэдгийг байгуулад Grand Master гэдэг хүнийг анх сонгож байгаа. Энэ сонгуульт албан тушаал. Тий жилд за нэгээс 2 жилд одоо суугаад дахиад сонгуулаар ингэ сонгогддог тийм албан тушаалтай юм. Тэгээд одоо ингээд эндээс эхлээд ингээд нэгдсэн цэгцэнд ороод за дотоод нэг тийм жигд зохион байгуулалттай за зарим нэг одоо зарчим одоо үнэт зүйл энэ төр юм нэг стандартад оруулаад хэлцэж тохирсон байх нь шүү дээ. За тэгээд одоо тэр чинь нэг стандартад нэг хэлбэр хэв шинжид орчихлоор нөгөө түгээх тамар болчдөг. Тэгээ ерөнхийдөө Европ даяар түгж эхэлсэн байнамаа. За тэгээд Европ даяар түгжсэнээс сүүл рүүгээ нөгөө нэг суурьшигчдыг, колончлогчдыг дамжаад бүр Америкт очиод одоо бүр Европын их хотгуудтайгаа өрсөлдөх хэмжээний томоохон одоо Америкийн их хотгууд байгуулагдчих эхэлсэн тий.
За масончуудын дэлгэрэлт нь Европын соён гэгэрлийн үетэй яг давхцаж байгаа. Enlightenment гэдэг тэр үетэй тий. Тэгэхээр за энэ ч одоо хөгжил дэвшлийн маш сайхан үе шүү дээ тий. За тэгээд энэний дараа гарч ирсэн аж үйлдвэрийн хувьсгалын үе гэж байгаа тий. За энэ хувьсгалыг авчирсан олон тооны төр нийгмийн мэрэгэн зүтгэлтнүүд, шинтгэгч үзэлтнүүд масончууд байсан. Реформист хүмүүс байсан гэсэн. Тийм тэгэхээр одоо хаана л ямар шинэлэг үзэл байна тэнд ер нь оролцоод явж идэх гэсэн. Тэгэхдээ энэ нөгөө нэг юу за өөр нэг одоо шин гэхлээр л очоод оролцоод идэг юм шиг. Жүүдүүдийн нэвтрүүлэг төр тэгж ярьж байсан шүү дээ. Тэнд ч либерал хөдөлгөөн гарлаад жүүдүүд явж идэг, коммунизм гарлаад жүүдүүд явж идэг гэж яриад байсан шүү дээ. Эднэр болохоор яг одоо коммунизм болвол хараахан хүн төрөлхтний хөгжлийн мөн чанарт нийцэхгүй байна гэдгийг анзаарч ирэн коммунизмтай зууралтаагүй. Тэгээд ер нь коммунизмос хол байсан. Масончууд бол тий. За тэгээд эрх чөлөө, тэгш эрх, шашны хүлцэл энэ маш чухал ойлголт шүү дээ. Өнөөгийн нийгэм баг үндэс гэж боддог шүү дээ. Шашны хүлцэл. Энэ шашны дайн гэдэг юмнаас гараагүй л бол хүн төрлөخت нь ямар нэгэн тий бурангуй чигээрэл байх байсан яг үн тий. За энэ мэт шинэлэг санааг сурчлан түгэж байсан нь удалгүй уламжлалт, хуучинсаг засаг захиргааны дургүйцэл, хардлага сэрдэлгийг төрүүлж эхэлсэн. Одоо нэг католик шашны захиргааны хэрэг амар хуучинсаг байгаа шүү дээ. Ватикан, Испани, Португал гэсэн улсуудад. За тэгээд 1738 онд католик сүмд одоо католик шашинтай л юм бол бити энэ масоны нийгэмд ороор гэсэн одоо хориг заалт гаргаж ирсэн баг. За ингээд ерөөхдөө одоо нэг тэр чинь нөгөө томоохон засаг захиргаатай зөрчилд хэмжээний том болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 18 дугаар зууны эхээс тийм болоод явсан байнамаа. За 19 дугаар зуун бол хамтран ажилт гэж ярьж шүү дээ. За өнөөдрийн манай бидний мэдгүй дэлхийн хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан хооллолыг ураатай. Холлиг компани байна. За ашиглаж байгаа юм. Манай холлиг компани 2022 онд шинэ тутам байгуулагдсан юм компани байна. Гэхдээ бидний маш сонирхолтой асуудлыг шийдэж байдаг. Ямар асуудал вэ гэхээр завгүй ээж аавууд одоо юу гэдэг ажил эрхэлдэг хүмүүсийг амархан аргаар гэртээ амттай хоолыг идэх маш том асуудлыг шийдэж байгаа компани гэж би бол хувьдаа бодож байгаа. Яаж вэ гэхээр Монголд анх удаа гүн хөлдөөсөн бэлэн хоолыг үлдэрлээд байгаа. Гүн хөлдөөсөн гэж байгаа тийм. Тэгэхээр юу гүн хөлдөөч вэ гэхээр за бидний монголчууд бидний хамгийн дуртай. За одоо бид нэг гэр бүлээрээ найз нөхдөөрөө гадагшаа ингээд гадуур хооллох тохиолдол ороод ресторанд ороод яалтчгүй захиалаад бүр сурцсан татцсан байдаг менюн дээр бестселлер хоолнууд гэдэг шиг тийм хоолнууд байгаа. За юу вэ гэхээр мантуутай гахаамах, нааша цаашаа, нэмгэн төмсөлөө хүрээмах, калбижи, ананастай дахиад зэрэг ийм 5 төрлийн бүтээгдэхүүнийг гүн хөлдөөгөөд за тэгээ Улаанбаатар хотын бүх дэлгүүрт байгаа сүлжээ дүүргүүдэд байгаа сүлжээ дэлгүүр, нэрийн бараа, зах худалдааны ресторанууд зочид бодлуудаар түгээн одоо борлуулж гин гэсэн үг. За тэгээ номин, оргил, миний дэлгүүр зэрэг бүх дэлгүүрүүдийн одоо хөлдөөгчний тасаг дээр та нар харах юм бол маш гой сонирхолтой гой тоодонгуудын савлгаатай эдний хоолнууд байж байгаа шүү тийм. Тэгэхээр энэ хоолыг яадаг вэ гэхээр ер нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн 5-аас 20 минутын дотор халаагаал одоо өөрөө бүтэн боловсруулаад тий. Тэгээд саяны тэр дээр дурдсан 5 төрлийн гой хоолнууд таны ширэн дээр бэлэн болох нь шүү дээ. Тэгэхээр энэ одоо 2025 оны 7 сард тун саяхан гэсэн үг олон улсын жишг стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулж эрүүл аюулгүй орчинд хамгийн гол нь Monbeef компани махыг хоолнд хэрэглэдэг тий. Энэ нь бол үнэхээр одоо хэрэглэгчтэй хайртай ийм гоё сонголт сонсогдоод байгаа. За тэгээ ийм гоё түүхийдээ ашиглаад ямар нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигладаггүй. Илүү дутуу нөгөө нэг янз бүрийн нэмэлтүүд ашигладаггүй. Зүгээр л гүн хөлдөх гэдэг аргыг ашигладаг байхад шүү дээ. Тэр нь яадаг вэ гэхээр маш богино хугацаанд хасах 35 ба түүнээс доош одоо температурт огцом ингээ хөлдөгчдөг гэсэн. Ингэж хөлдөөснөө гинт хөлдөөдөг гэсэн. Ямар ч юм гоожих боломжгүй тий. Нөгөө бүтцэн алдаал, усан солол ямар тийх боломж олдохгүй гинт хөлдөөдөг гэсэн. Ингэж нөгөө богино хугацаанд нөгөө гүн хөлдөөсөн бүтээгдэхүүн ямар онцлогтой байдаг гэхээр бүтээгдэхүүний бүтэц нэгдүгээр яг бүтцээрээ хадгалагдана.
амт үнэрийг нь аль болох анхны хэлбэрээр нь хадгалдаг. Тэгээ хамгийн сонирхолтой за ялангуяа ээжүүд бол гэд баярлж сонсох юм юу гэхээр ням бактери үржих боломж олдог. Тэ. Хүмүүс одоо нөгөө ингээд хадгалцсан тэгээд гэртээ авчираад одоо дахиад нэг жоохон халаагаа идчихнэ гэхэлэр нэг юм баталгаагүй юм шиг юм. Тий одоо нөгөө өөрийнхөө хөрөгч нь байдагтай адилхан л төсөөлөд. Тий нэг хөрөгчнийхээ хөлдөөгчнөөсгүй биш уучлаарай гэж шал өөр технологи олж. Бараг л хөрөгчнийхөө мунхарт хэдэн цаг хэвдсэн мах шиг л төсөөлөх гэдэг шүү дээ. Тий биш. Маш юм технологи ашиглаад ингээд тухайн бүтээгдэхүүний нөгөө тэжээллэг бүх чанарыг нь хэвээр нь хадгалж чадсан ийм гоё хоолнууд байдаг. Айгүй бол манай гэрт байгаа зарим махнаас шин байгаа ах шүү. Тий. Тэгээ момбифи мах гэдэг байна шүү дээ. За тэгээд ингэснээрээ витамин, уураг, эрдэс бодисын алдагдал багасаад тэжээллэг, шимт чанар нь хадгалагддаг ахнэ. За тэгэхээр ээжүүд маань аав нар ч гэсэн те ер нь одоо амттай хоол ихтэй төдийлөн зав гардаггүй нэг дугаарт, хоёр дугаарт одоо энэ дээр дурдсан хоолыг би жишээл гэртээ ичдэггүй. Тийм шүү дээ. Бүү ажиллаж амталгаа инээ тэрэ адилхан хийж чадахгүй нэ. Чадахгүй. Тэгэхээр энэний нөгөө нэг яг жор технологийн тааруулсан ийм сайхан хоолыг богино хугацаанд нэг ядралгүй хийхийг хүсэх юм бол та нар маань дээр дурдсан бүх төрлийн номоо ориглоос ахуулаад миний дэлгүүрээс сүлжээ дэлгүүрүүдийн хөлдөөгчний засагт очиод аваарай гэж. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 72 70 1110 дугаараас авлахаас гадна хооллыг гэд латинаар бичээд Facebook дээрээс пэйжэнд авах юм бол бүр нарийн мэдээлэл авч болох нь шүү. За, хооллыг компанид баярлалаа. Баярлалаа. За, одоо ингээд тархаж Америк руу тархлаа өөр ингээд газар орнууд руу ингээд тархаа. Тэр чинь нөгөө хаанл сэхэтэн байна, хаанл төр нийгмийн зүтгэлтэн байна. Тэр чинь одоо ингээд одоо масончууд ингэж холбогдох, хийсүүлэх, тэгж ажиллах боломжтой л гэсэн үг байхгүй. Энд чинь ямар нэгэн шашин угсаат үндэснэр хязгаарлагдахгүй юм чинь те. Энэ дайны дэлхийн хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн тийм л байгууллага учраас те. За ингээд 19-р 100 гэхэд ингээд үндсэндээ дэлхийн бүх төв дээр үйл ажиллагаа явуулдаг болсон байгаа дамаа. За тэгээд заримдаа тухайн улсынхаа тусгаар тогтнолыг хөдөлгөн үндсэн хууль засгийн төлөв тэмцэлд оройлон оролцож байсан хүмүүс байгаад байгаа. За та би орог уншаад эхэлж явах та бараг мэдчих магадгүй. Колумб ямар юу гэлж Колумб, Венесуэл, Эквадор, Панам, Боливи улсуудыг Испани гүрнээс тусгаар тогтнуулах за одоо цогтой тэмцлийг оройлон манлайлсан нэрт зүтгэлтэн цэргийн жанжин Симон Боливар. За. Тэгэхээр энэ бүлгэн хүн бийчээ. Тий. За Аргентин, Чили, Перу улсыг тусгаар тогтноход гол үүрэг гүйцэтгсэн Хосе де Сан Мартин. Ийм одоо эдний хүмүүс ч одоо масончуд байсан, хувьсгалчуд байсан. Тийм биз дээ. Эднэр чи ямар муухай гашуун золд хатаж байлаа дээ хүмүүс. Саяын гэр дурдсан улсууд тий. Жинхэнэ гал дунд болд хэрхэн атагдсан гэдэг шиг жинхэнэ гал дунд бий болсон ирчүүч үү тий. За тэгэд энэ хүмүүс болохоор за ер нь тухайн тэмцэлтэй бас нөгөө масоны холбоо сүлбээг ашигладаг байсан гэж үздэг. Тий. Одоо тэр чинь ядч ил мэдээлэл авах хаана юу болж जैन тий. Тэр чинь маш тэр чинь сэхэтнүүдээс бүгдээрээ сэхэтнүүд юм чинь энэ тэндээс маш бодиттой мэдээлэл авна шүү дээ тий. Тийм ээ. Тэгээд зөв гаргалгаа гаргах нь байна. Юуны төлөө эднэр чинь анх нөгөө дарахчууд байжгаад тухайн цаг үедээ гоё тий. Одоо ч бидний гайхдаг тэр гоё архитектурын шийдлүүд сонин багжуудыг хийдэг одоо бүлгүүлсэн ба шүү дээ. Яг тэр утгаараа маш тийм шинийг ирэл хийлдэг бүтээгчд анх бол ингээл нэг юм алах юм хүн барьсан юм одоо хүмүүс байсан бол одоо үзэг барьсан мундаг юм дачтал хийцсэн байх. Одоо сүнслэг бүтээгчд болсон. Сүүлдээ тэгээ тэр нүдийн колоничлалт зовж исэн арт түмнийг чөлөөлөхөд тусалсан бол одоо тэгээ яагаад сая одоо хоёр хүн гिचнээ ус өсгөж бай бараг тий. Тэгээ яагаад ийм одоогоор бол би чиний ярианаас сонсоход энэ хүмүүс бол үнэхээр одоо сайн талын энэ дэлхий дээр шинэлэг инновац болгоныг нэвтрүүлж ирсэн юм хүмүүс байгаа. Яагаад хүмүүс нэг юм хардлага сэртлэг юм хар талын одоо юм яваад идэв лээ. За нэг жоох эвгүй юм байдэ тэрийг төгсгөлд ярина. За манай миний санахын цаг хугацааны аяллаар амраах ярьжсэн санагдаад байна. Энэ одоо бараг л энэ орчин үеийн Итали улсыг байгуулсан гэж хэлж болох Жюсеппе Гарибалди гэж хүн байгаа. Энэ хүн бол одоо масончуудын нэг байж байгаа сүүлдээ тухайн улсынхаа одоо их хотгийн гранд мастер болсон тийм хүн байт юм лээ. Чи одоо нэг улсыг үндэслэгч нэг одоо их хотгийн
тэргүүлэгч. Тийм болсон хүмүүс шүү тий. За гол төлөв либерал шинжлэлийн төлөө тэмцдэг учраас тэднийг автократ дэглэмүүд болон сүмийнхэн хорлон зүйтгэгч, хагалан мутгагч, найдваргүй итгэж цоллдог. Нэг өөр дандаа юм нэг шинтгэж, өөрчилж, сайжруулахыг хичээж идэг учраас тэрийг тэрнээс дандаа хойш нь татж идэг, хуучилсан нөхдөч дандаа тэгдэг. Тийм байна. Тэгэж аль ч шашинд одоо давангаа байдлыг өгөхгүй шүү дээ. Тий. Тэгээд эдгээр чинь тэрнээсээ болж масончууд чинь бас их хавчигдсан, алагдсан, шор оронд орсон гэдэг хүмүүс ер нь зөндөө байдаг. За одоо ингээл төгс юм шиг л яриад шүү дээ хоёлаа тэгсэн чинь за тэгтэл эн чинь бас нөгөө одоо хүнээс л бүтсэн байгуулга байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас бас төг хараахан төгс биш байж таарна те. За хөвслийнхаа явцад гэдэг чинь одоо нөгөө 16 дугаар зуунд үүснээсээ хойш за ер нь жоохон зарим нэг одоо юунууд их отгууд одоо салбарлаж гараа дахиад тэрнтэйгээ эргээд хагаралцсан ч юм уу тиймэрхүү одоо үзэгдлүүд байгаад дээ. За Англи Америкийн масончууд дотроо нилээгээд хуваагдчихсан. За Англи эртний болон орчин цагийн одоо их отог гэсэн хоёр юм отог болж салаад за тэгээд одоо хоорондоо өрсөлддөг байсан. За Америкт болохоор та баг гадарлаж байна. Америк юугаар хуваагддаг лээ? Юугаар юм бэ? Арьс өнгөр. Харуудын юу гэж их отог энтер гэж гарч ирчихсэн байна. За тэгснэ эн чинь бүр 1826 онд ингэсэн гэж байгаа. Нью-Йорк хотод Морганы хэрэг гэж нэг юм гарсан. Тэрний яасан гэж Уильям Морган гэдэг нэг хүн энэ одоо масоны утгийн нууцыг задлнаа би ер нь задруулан шөглүүлэн гэх маяг юм ярьсан чинь нөөх нь байхгүй болт. Тэгэнгүүт масончууд амын амигчлаа гэсэн яриагаар нь шүү дээ тий. Тэгээд үндсэндээ юу Америкт яг уламжлалт одоо их хотог одоо Африк Америкчуудын их хотог тэгээд масоны эсрэг отог гэдэг ийм одоо 3 отог болж салсан. Тэгээд хоорондоо нэг ийм зөрчилтэй нэг үүсгэсэн байр суурьтай тийм болоод явж исэн. Түүх үе тийм ээ. Тэгтээ эдгээр чинь нөгөө юу Сэхэт нэг тийм хүмүүс учраас хизэж хоорондоо байлдахгүй нэг очиж алан мална гэсэн байхгүй зүгээр л үгүйсгдэг. Би нэг масончд гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тий. Нөгөөх нь бас намайг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд тусдаа өрсөлдөөд өөрийн үйл суртлаа яриад өөр өөрсдийн хийх ажлыг хийгээл явж идэг гэсэн. Тийм төрөмгийн одоо юу ерөөсөө их хотгууд хоорондоо зөрчилдөж хүчирхийлэл үүсчихсэн тохиолдол юу байдаггүй. Тэр утгаараа бас ингэ шаал ондоо хүмүүс байгаад байна тийм. Интеллектуал нийл юм байна. Харин тий яг л түүс ихэтэн. Тийм байна. Тийм хүмүүс байгаад байгаа. За 20 дугаар зуунд нөгөө масончууд чинь 20 дугаар зуунд ч одоо агуу дарангуйллээрээ шүү дээ тий. Дэлхийн төвөд за нацист Герман, фашист Итали масончуудыг шууд тасаар гэлсэн. Яг тэгвэл дарангуйлал чи юун дээр тогтдог вэ гэхээр ард түмний мөнхөглөлөөр тогтдог. Тий. Тэгэхээр тэрийг одоо шинэ юм оруулж ирдэг шинэ хүмүүсийг соён гээрүүлдэг нэг тийм хүчин байгаад хахад тэрийг хамгийн дөрөв үндсээр нь таслах хэрэгтэй болж таарч байгаа байхгүй. Одоо нэг дарангуйлагчдын өнцгөөсөн тий. За Германд бол Гитлер бол шууд жууд масоны хувилдаан гэж нэрлэсэн. Тий. Одоо жуудуудтай шууд холбоо хийчихэж шүү дээ тий. Тэр зэрэг хамтд нь устгахын тулд тэгж байгаа байхгүй. За коммунистууд ч юм болохоор нөгөө пролетарын суурьтай. Тэгэхээр одоо нөгөө нэг масоны гишүүд чинь бас ингээд зарим одоо баян тансаг мансаг тийм л хүмүүс байж таараа шүү дээ мэдээж. Эдийн засгийн чадамжтай, язгууртан тий. Одоо энэ ч нэг бүх нийтийн боловсрол гэж юм байгаагүй цагт ямар хүн боловсролтой гэхээр язгууртан хүмүүс боловсролтой байхгүй тий. Сурах боломжтой гэхэлэр тий. Тийм. Тэгэхээр тэднийг аваачаад буржуа буюу феодал гэж үзээд тэр коммунистийн үед ер нь бол дарангуйлсан. За энэ үед болохоор нөгөө эсэргээрээ Их Британи, Хойд Америк, Австрали гэсэн улсуудад нөгөө их хотгууд аягүй сайн хөгжижсэн олон сая гишүүнтэй болсон гэж. За тэгээд 20 дугаар зуунаас болохоор нэг тийм юу болж байгаа. Одоо яг юу гэх хэвлэл мэдээлэл чи хөгжлөө штэ. Тэгэхээр нэг сонин шар мэдээ гэх юм тийм юм чинь одоо урд нь бол дандаа албан ёсны мэдээ гэдэг чинь нэг годомжинд нэг хүн зогсож байгаа л ингээл зарлиг тушаал уншдаг ч юм уу нэг шинэ хууль уншдаг ч юм уу тийм үе байсан шүү дээ. Одоо тэгэнгүүт одоо нэг тийм шар мэдээ, хов мэдээ гэдэг юм бий болж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг талаас нөгөө нэг
нууцлах хэлбэртэй байхлаар нь одоо энийг барьж аваад энэ одоо масончуудыг ямар нэгэн муу нэр тухутгах, муу гэмт хэрэгт холбогдуулах гэж оролдох тиймэрхүү юмнууд гарч эхэлсэн байна. Тэр чинь нөгөө мэдээллийн үнэн бодит байдлыг хяналт байхгүй цагт бол масончууд гээд хэлчихвэл баг итгэндээ гээд баг хэвлж магадгүй болсон цаг үе болцсон байхгүй юу? Нууцлах учраас. Тийм байна. Одоо тэр бүлгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Тэр бүлэг өөрсдөд нь ашигтай байдал үүсэхгүй байгааг одоо хамгийн борлуулалттай шар мэдээ чи ядж яагаад хамгийн борлуулалттай. Харин хамгийн борлуулалттай тийм. Яагаад ч юм тийм хүний мод дуртай. Харин тийм. Ховж юм дуртай байдаг тийм. Тэгэхээр яг тэр сувг дээр нь тайлх үтсэн юм байна да. Дээрэс нь масоны одоо их хотгууд гэдэг байгаа шүү дээ. Тэд нар чинь амар орд хар шиг юмнууд байдаг байхгүй. Одоо ч гэсэн нөгөө нэг жүүлч тэр юм их хотгийн тэр том орднуудаар нь явж үзэж ингэж танилцуулсан тийм бичлэгүүд байдаг байхгүй. За ингээд манайх Английн тэр масоны одоо юу байна гэл Францын одоо их хотг байна. Манай үнэт зүйл алсын хараа гэл байгууллагууд нэг юм байдаг шүү дээ. Тиймэрхүү юм танилцуулаад ч юм. Одоо эсвэл манайхаас төрөн гарсан алдартай түүхэн хүмүүс ийм хүмүүс байна гэдэг танилцуулаад ч юм. Тэгэхээр нэг амар тансаг байдаг болохоор бас тэднэрт дурггүй бах талтай. Нэгдүгээр амар олон 100 жилийн уламжлалтай учраас ч тансаг байхаас яах юм бэ тийм үстэй. Тэргүй улам сайжруулал одоо гоё болгоол яваал шүү дээ. Дээрээс нь эдгээр чи ер нь бүгдээрээ мөнгө санхүү сайтай баячууд л байсан гэсэн үг. Энэ угаасаа шаардлага дээр нь байдیں۔ Одоо хоёулаа тэр шаардлага хоёулаа нэг фри масанд орох гэдэг үтсэн. За өнөөдрийн нэвтрүүлгээр тийм. За ууч цаг яриадсэн чи цаг айгүй хурдан явчих. За бүтцийг нэг гяс ярьчээ. За энийг 2-3 үе шатаар дамжиж ордог гэдэг байгаа. За эхнийх нь одоо горилогч шав буюу enter the apprentice гэж байгаа. За тэрний дараа урч нөхөр буюу fellow craft гэдэг ч одоо гар урлал тий. За тэрийгээр дамжиж ордог. Тэгээ хамгийн сүүлд нь master дархан буюу master mason гэдэг албан төвчөлгөрөөд тэр нь болохоор дөнгөж жинхэлж байгаа. Одоо тийм өндөр биш. Одоо жинхэлсэн гişүүдийн хамгийн доотлих нь master mason гэсэн. Бусд нь бол одоо горилогчд дадлагж ихчдэг гэсэн үг тийм. Ямар хөөрх юм бэ? Анх нөгөө байгуулгаж ирсэн урчуудынхаа тэр үг нэршлээд аваа явцсан шүү. Тий, одоо үйлдвэрлэж ахчууд байхгүй шүү дээ. Тий. Дандаа жиггэн үзэг барьдаг тий. Тий. Цагаан захтнууд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ тэр нөгөө анхныхаа нэршлээ аваад явсан. Тий. Энэ тэр одоо бүр сони юм байгаа тий. Одоо энэ ч нэг мастер мейснаас одоо дарахнаас эхлээд ингээд зөндөө албан төвшүүлээд байгаа шүү дээ. Тэдний хамгийн оргилд нь worshipful master гэдэг нэртэй гэж байгаа. Worship гэдэг чинь дахин шивдэх гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энэ тахигдсан мастер ч юм уу, тахилт мастер ч юм уу нэг тийм одоо нэртэй тийм одоо албан тушаалтай хүн хамгийн оргил дээр нь одоо их хотгийн оргил дээр сууж идэг. Тэгэхээр ийм жоохон сонин нэртэй байгаад ангууд энэ чи хардаж сэрдэх хамгийн ихний сэжвэр болол явчихж штэ тий. Сайн байна уу би ингээд тахигдсан мастер нэг шууд кулчиг сонсож байгаа шүү дээ тий. За тэрнээс доошлоод ирэх юм бол их баг захирагч, нарийн бичиг, жасын нэр, декан, эрхлэгч гэдэг ийм албан тушаалтай хүмүүс байдаг. Тэгээд тий. За тэгэд ер нь ийм сонин албан тушаалны ийм сонин нэртэй учраас хардагдах гол шалтгаан болж байгаамаа. За хоёулаа гишүүн болно. За нэгдүгээр шаардлага нь 18-аас 21 насных байх. 18 тий нэг газар өөр энэ ч нэг төвлөрсөн бос засагтай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хятад баг байдаг гэсэн баг шүү. Хятадд юуны нэг масоны нэг их хотог байдаг гэсэн баг шүү. Тэрний шалгуур нэг өөр өшөөд англич гэдэг юм индонезч гэдэг юм нэг шалгуур нэг өөр тэгж одоо нөгөө насны хувьд те зарим нь 18 зарим 21 насны шалгууртай. За жишээлх юм бол хятадд 18-тай хүнийг орохыг зөвшөөрж хахад Европт 21 хүрч ээж энэ одоо тийм байдаг ч юм уу. Бүлэг рүү орохыг зөвшөөрдөг байна шүү дээ. Жишээлбэл те. За санхүүгийн хувьд бий таасан байд. Энэ аягүй цөөхөн шаардлагатай тавьсан мөртлөө энэ загш хүнийг нөхөд байгаа байхгүй. Тэгэхээр үргэлжлэл ахуйдад хүртэхгүй хүнийг авах гэдэг байхгүй юм чинь. Нөгөө нэг хүн ходоод дүүрэн бэжж алс хитийг сэтгэж шүү дээ. Тийм утгаараа ингэж оруулт юм байна гэж би ойлгосоо. За мэдээж санхүүгийн эрх чөлөө гэдэг үг нь нэлээд бас босгон нэлээд өндөр л гэж таарна л та. За яг арайч бүр эрх чөлөө гэх нь бас хаашаа юм. Зөвөр одоо тодорхой өөр ширгүү гэдэг ч юм уу эсвэл хин нэгнээс мөнгөдний хувьд ингээд ихэхэн хамааралтай биш гэдэг ч юм уу. Би ер нь нэг уншаад нэг жоохон тэгж ойлгосон. Тий ер нь жоохон тэгж ойлгосон. Гэтэ энийг дахиад хоёулаа бүр орохоор бол өшөө сайн судалж байгаа. За энэ бас нэг дараагийн нэг сонирн байгаа. Ямар нэгэн авгаа бодгалд итгэдэг байх гэж.
Хүүх начи яасан. Тэр- Ядаргаатай өгүүлбэр. Тий. Одоо ингэж supreme being гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь одоо ямар нэгэн god гэж хэлээгүй, аллах гэж хэлээгүй. Эсвэл ямар нэгэн шашны будда гэж хэлээгүй. Тэг ямар нэгэн өөрөөсөө дээшээ ямар нэгэн агуу юмд итгэх гэдэг чинь ер нь хүний сэтгэхүйн тэмүүллийн үндэс гэж үздэг гэдэг байгаа байхгүй. Тий. Энэ масууны хагарал дээр бас нэг төрөнийг амжихгүй байж магадгүй гэдэг өнгөрсөн сая цаанд орсон нэг ярьчих. Хоорондоо яаж салж исэн бэ гэхээр Францын энэ чинь зарчмаараа л сална шүү дээ. Юу сэхэтэн хүмүүс чинь те өчөөхөн хүмүүс биш учраас. Тэгээд Францын их хотг нь яасан бэ гэхээр бид нар энэ авга бодголыг хамгийн дээд гэж үзэхгүй бид нар хүний ухамсарыг хамгийн дээд гэж үзнэ гэсэн чинь за тэгвэл та нар масон биш болсон шүү. Гэд одоо нэгээ хүлээн зөвшөөрөхгүй болчихж байгаа гэсэн үг тий. Одоо яг нэгэндээ нэг туслахгүй болдог ч юм уу тий. Тий мэдлэгээ хуваалцахгүй болдог ч юм уу өсрөөл тэр шүү дээ тий. Тий тийм болсон гэж байгаа. Тэр энэ дээр би бүр ингэж бодсон. Тэр нь бурхан байх албагүй ямар нэгэн авгаа бодгойл гэхлээр тэр нь бүр атом молекул эгэл бөөмөө байж болно шүү дээ. Тэгэхээр тийм хүн ч гэсэн итгэж болохоор байгаа байхгүй. Тий. За ёс суртахуунтай байх гэж энэ бол ойлгомжтой тий. Оюун ухааны хөгжил хэвэн байх буюу отгийн дүрм журм зарчим үнэт зүйлийг ойлгох чадвартай байх. Ерөнхийдөө зүгээр л уншиж ойлгох чадвартай хэвийн сэтгэхүйтэй. Яг бүр нөгөө оюуны өмсөлтөй энэ төр байвал одоо хин хиндэ тусаа өгөх хэцүү л гэдэг утгаараа тий. За ялгуурлан гадуурхдаггүй тэгш байдал итгэдэг байх. Энэ бол аюул чухал. Яг тэгвэл масончууд өөрсдөө янз бүрийн хүмүүс нийгмийн гарал угсаатай янз бүрийн улс орны хүмүүс байгаад байгаа. Энд нэг сони юм гэвэл одоо юу л иргэн харьяатын юм ерөөсөө ярихдаггүй гоо. Тийм байна. Тий. Тэгэхээр та бүхэн очиод Английн фримасон болж болно. Масончууд орж болно гэсэн үг барж болж байгаа. Одоо ингэ л бодглохлоор шалгуурыг хангахад нөх амир хэцүү юм шиг санагдахгүй байгаа сте тий. Харин тийм. Тэгэхээр би яг чиний саяны шалгууруудыг хэлэнгүүт за тэгвэл өнөөдөр масончууд гэж хэлэгдэж байгаа хүмүүс хэр олон бид энэ дэлхий дээр гэж биднэр санагдлаа. Тий. Одоо ер нь тэр 20 дугаар зууны нөгөө нэг Америк, Их Британи, Австрали хөгжижсэн нэг хэдэн сая болж исэн гэдэг тэр ер нь тэр хэмжээгээр л байгаа. Тэгээд нэг 20 тэр нэг шар хэвлэл дээр ярьжсэн. Тэрнээс болоод нэг хүмүүс жоох нь итгэхэ болцсон, муулах их болцсон. Тэгээ тийм учраас ялангуяа залуучууд чинь иймэрхүү юмыг сонирхоо болчихлоо. Одоо ерөнхийдөө жам ёсороо хуучин бол хөвсгөл тэмцэгчд байсан мэн тий. Одоо бол зүгээр жам ёсороо уламжлаа хадгалаад явж идэг. Чи хадгалахаас өөр аргагүй уламжлал байна шүү дээ. Ийм сайхан тий. Хичнээн зүйлсийг бүтээсэн. Ямар ч мөндөг хүмүүс байсан. Тэгэхээр энийг алга болгож болохгүй шүү дээ тий. Тэгээд ер нь уламжлаа хадгалаад явж идэг даруухан байгуулга болцсон юм уу даа гэж би миний хувьд ер нь бодсон. За нэг хамтран ажиллагч. За нэг хамтран ажиллагчаа танилцуулъя. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа ураатай Инвескор лизинг компани ажиллаж байна. За хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр гадаадд байгаа монголчууд маань эх орондоо буюу Монголдо санхүүгийн үйлчилгээг авах боломжийг олгоод байгаа. За яаж вэ гэхлээр ер нь бид нар мэддэгтэй бидний гэр бүл дотор, ах トゥ дотор, найз нөхөд дотор бүр хамгийн багадаа нэг тиймстэй гадаадд ямар нэг ажил хөдөлгөөн. Тийм шүү дээ. Айл болгонд байгаа шүү бараг тий. Тийм. За хуучин бол бараг бүгдээрээ нэг айл болгоно л одоо Солонгост нэг ажилладаг байлаа шүү дээ. Одоо тэр тоо бол арай багасж байгаа ч гэсэн одоо өөр орнуудад их олноор байна. Энэ хүмүүсийн гол зорилго нь яг үннийг хэлэхэд Монголд ингээд хичнээн хөдөлмөр эрхлээд явж байгаад орон байртаа болох болвол маш олон жилийн дараагийн нөгөө мөрөөдөл байдаг учраас маш олон ядаж барьтаа олчилдаг гадаадд явдаг ш. Тэгээ гадаадд очингууд нь тэнд очисон хүмүүс нөгөө санхүүгийн энэ Монголда санхүүгийн үйлчилгээ авах нөгөө нийгмийн даатгалд төлөхгүй байгаа учраас бүх боломж нь хязгаарлагдчихдаг. Тэгэл ингээл харьц гарахгүй л болчих ш. Тийм тэгсэн чинь энэ айхтар том асуудлыг шийдэж байгаа энэ айл бүр үнэхээр буянтай л. Харин тийм байна. Би бүр энэ айлыг ингээ та бүр амар мэдрээд байна ш. Гадаад их явдаг болохоор тийм. Ямар олон найз нар маань ах トゥ нар маань энэ зовлон идэллээд тэ. Тэгсэн чинь тэр байгаа залуучууд маш цөөхөн, маш амархан шалгуурыг даваал. Одоо саяны нөгөө масажууд болохын тулд юм амархан шалгууртай гэдэг шиг. За 3 шалгууртай юм байна. Нэгдүг нь штэ 6 сараас дээш тухайн улстай амьдарч ажилласан байх. За тэрийгэ баталчих юм байна. 21 нас хүрсэн байна. Монгол улсын иргэн байна. 3 дахь нь юу гэхээр нэг муу зэлийн түүх, шүүхийн шийдвэр төлөх төлбөрийг үлдэгдэлгүй болвол одоо материалаа бүрдүүлээл
лизинг авчихна. Тэгээ лизингээр аваад яах нь тэр нөгөө орон байрныхаа асуудал илүүтэй юм шийдэж явчихна шүү дээ. Би бол нэр үнэхээр энэ одоо нэг зүгээр л санхүүгийн үйлчлэг шиг надад сонсогдохгүй байгаа. Маш олон залуучуудыг эргээд их орондоо амьдрах. Йоо, ёстой яг чухал нөхцөл гэж харагдаа. Би бас хин зандаатай орс нэвтрүүлэг дээр энэ үйлчлэгийг сонсчоод бүр үнэхээр ингэ сэтгэл хөдлөжсэн. Ямар гоё асуудлыг шийдэвэ. Яг л ийм боломж олгочих юм бол одоо бид нар чинь ингээд тархиа гоожуулаад шүү дээ энэ улс чинь тийм энэ болоод тэгэд шүү дээ тэр олон залуучуудыг наашин татах их орондоо би чинь бас сайхан амьдрчилтэй гэсэн нэг ч гэсэн сэжим өгж байгаа айл гэж байна. Яг үн. Ийм гоё. Тэгэхээр манай од мөндрийн сонсогчдод маш олон залуучууд гадаадаа сонсоо байж байдаг. Маш олон залуучууд биднээс гадаадаас бид нартай гадаадаас холбогдож байдаг шүү дээ. Тэгэхээр тэд нар маань iLease Цэгмэн гэдэг вебсайтаар зочлоод эсвэл iLease Цэгмэн гэдэг фэйсбүүкийн бас пэйжээр зочлоод за хотод байгаа хатуун нар нь одоо нөгөө нэг мэдээллийн бүр тодорхой аваад одоо шалгуур юмд болж гэнэ үү гэд бичих цаасын үзүүлэх юм бол IC Tower гэж байгаа. Бидний сайн мэдгэр нөгөө Боингийн зам гэж байдаг шүү дээ. Боингийн зам дээр IC Tower гэд байшин байгаа. Тэрний 1203 тоотод очиод уулзаж болох юм байна. Эсвэл 7200 2700 гэсэн утсаар холбогдоорой залуусаа. Тэгээ бүгдээрээ гадаадтайгаа залуучууд маань одоо эх орондоо очиж байгаа л тэгж байгаа л гэсэн юм байхгүй. Хэрвээ та тэнцэнэ 6 сар ажиллаад орлогоо нотолж байгаа бол энд муу зэлийн түүхгүй шүүхийн шийдвэрийн асуудал байгаа бол бушуухан шиг зүгээр ингээд энчэнэ лизинг гэдэлээд орон бороо босгоод ав. Энд байртай хүн чинь тэгэл ирээл ээж аав минь ах トゥ нар минь гэдэл ирэн шүү. Тэр сайхан залуучууд нь бүгдээрээ ирээсэ тий. Ийм сайхан үйлчлэг байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо хоёул бүртгүүлье. За. За эхлээд эдгээр чинь нөгөө элсэлт давдаггүй. Одоо өөрч мөрдөггүй. Зүгээр л ингээд оршин байж идэг. Тэгээд үнэхээр эн чинь бас нэг талаараа бас зөв байгаа. Үнэхээр тэр утгийг зорж очиж байгаа хүн одоо би танад ормоор байна гэдэг чинь тэр хүний хандлагаас эхлээл тэнцэж байгаа юм тийм тийм байна. Тийм. Тэгэхээр ямар нэг утгийн гишүүнийг өөрөөс хургалж олж уулзах хэрэгтэй. Тий. За энэ сүүлийн нэг вебсайт энтертэй болцсон. Тэгээд тэрүүгээр нь холбогдох дугаар нь очиад за тэгээ очиж хүсэлтээ гарганаа. Одоо өргөдөл өгдөг ч юм уу эсвэл маягт байдаг ч юм уу. Одоо утгууд янз бүр шүү дээ тий. Яг аим мэддэг юм шиг янз бүр шүү дээ. Янз бүр л байдаг баг тий. Дараа нь ярилцлаганд орно гэж байгаа. За тэгээд дараа нь нөгөө утгийн одоо жинхэлсэн гişүүдэнд хоорондоо хуралдаад чуулган зохион байгуулад тэгээд ингэ шинэ гişүүдээ элсүүлж авдаг. Одоо горилгчд аавна гэсэн үг шүү дээ тийм. Түүс ингээд хүсэл төгсөн болгоныг босгоод авуулаад байдггүй. Тий энэ нөгөө нэг өөрсдөө үнэхээр мундаг хүмүүс байдаг учраас л яг ирж ярьж байгаа хүний байр байдал тэр ярьж байгаа юмнаас нь үнэхээр үн цэнийг нь олж хараад одоо авдаг л гэж би ойлгосон. Ер нь яаж утсан тгий шүү дээ. Одоо бид нар жишээ нь за өөрсдөө жоохон шидчихэд од мөндөрт ингээд нэг хүн ороод ирэхэд хандлагаас нь хараад юу ярьж байна, ямар тэмүүлэлтэй байна гэдгээс нь хараад бид нар шийдэн шүү дээ. Бараг од мөндөр гэдэг масооны юу байгуулж болох юм шиг. Одоо би чиний яриг сонсоод саяны нөгөө шалгуур үзүүлэлт нөгөө одоо тэр гişүнчлэлээ авж байгаа юг сонсоод надад нэг асуулт гарч ирлээ. За. Манай Монголд масааныхан байт юм бол байдаггүй бэл. Байдаггүй юу? Одоо энэ бизнесийн янз бүрийн бүлэглэлүүд үсэл тэ шин сон технологиуд хийгээл гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирээд байгаа залуучууд дотор байж магадгүй юм шүү гэж. Гişүүн үү? Гişүүн бол магадгүй. Гişүүн тий. Гişүүн бол байгаа хаа. Тий. Тэгэхээр байж л таараа. Маш үн цэнтэй юм community бүлэг үүссэн байна шүү дээ. Тэгээд одоо Монголоос одоо Төв Азийн тэр Монгол гэдэг улсаас ийм залуу ингээд ийм passionate буюу үнэхээр хүсэл эрмэлзэлтэй хүн ороод ирлээ гэд. Бид нэр ийм технологи дээр нь туслах болох юм. Яг л эдгээр чинь үнэхээр нөгөө цагаан захтнууд мундаг босролтой хүмүүс учраас эднэрт технологи юм хүн бол бүр асуудалгүй байгаа юм биш үү дээ гэсэн бодогдож байна. Хэрвээ байдаггүй бол би Монголын анхны массан болно. Хөгчиг мэрэд байхгүй. За энэ жоох эвгүй юм байгаа гэдэг нэг юм ярьсан шүү дээ. Тэр энэ Georgia Guidestone гэдэг нэг юм байгаа. За. Энэ ихтэй масоных гэдгийг баталсан биш. Тэгтээ энэ бичсэн агуулга тэгээд нэг тийм юмыг ингэж далаацтай харж байгаа байдлаар нь харахаар яалчгүй нэг дэлхийг хамарсан ямар нэг байгууллага. За масончууд биш юм а гэхэд Illuminati байж магадгүй гэж надад санагдсан. Тэгээ энэ нэг тийм Georgia Guidestone буюу Georgia-гийн үдирдэмж хөшөө гэд би орчуулсан байна. За
Нэгдүгээр энийг болохоор 1979 онд Роберт С. Кристиан хэмээх зохиомол нэртэй хүн. Яг зохиомол гэж нэхлээ араас нь мөрдөж бишгөө тэр хүн олдоогүй гэсэн үг байхгүй. Олдоогүй. Тий. Псевдоним үгээд зохиомол нэртэй тий. За энэ хүн болохоор Элбертны боржин өнгөлөх компани гэдэг байгууллагад хандаж одоо нөгөө хөшөөгөө хийлгэх гэдэг нь тий. Америкт үнэнч хэсэг бүлэг нөхдийн нэрийн өмнөөс захиалж бариулсан гэж бас хүчрэгтэл хэн мэддэг. Энэ хараа 1979 он юм олдсон ш. Энэ бүр дөнгөж саяхны юм байхад чинь ингээл шалгаж малгаал хэн бариулсан ингээл олоход ямар ч асуудалгүй байхгүй. Тэгтэл энд үнэхээр бас нэг нууцлаг юм цаанаа явагдаад байгааз. Одоо л тэр нөгөө нууц нэртэй нөхрийг олоогүй. Тий. Гоё юм бэ те. Тий, өөрмөц байгаа байхгүй тий. За одоо манай найруулагч яг өгцөн байна да. За агуулгын тэр нөө бичсэн юмных нь. Энэ хамгийн ихнийх нь хамгийн эвгүй учраас одоо хоёр дахоос нь эхэлж уншаа сүүлд нь эхэлчих. За хоёр дахь нь болохоор хүн амын төлжилтийг зөв үдирдэн чиглүүлэх. Олон талт ба эрүүл чирэг байдлыг хөгжүүлэн дэмжих гэж байгаа. За энэ дээр нэг жоох эвгүй одоо нэг төрөлхийн ямар нэгэн одоо эрүүл чирэг биш энэ төр байхыг одоо за яг дэмжихгүй гэдгийг одоо яг яах гэх юм бол сайн мэдэхгүй. Гэхдээ яг нэг ийм үдирдэнч оруулсан байгаа. Энэ дээр жоох хийгүү байгаа. За хүн төрлөх энэ нэг хүмүүнлэг нийгэм чинь харьцангуй сүүлдэл өссөн шүү дээ. Ер нь 19-р зууны сүүлээс эхлээл humanitarian энэ чинь иймэрхүү юм чи яригдчих эхэлдэг болсон болохоос биш. Иймэрхүү юм 17-8 дугаар зуунд байвал гайхгүй л байх байсан баг. Тэгэхээр тухайн үед мөрдөж явдаг байсан юм а энд нэг хөшөө болгоод үлдээс нэг тийм тохиолдол байж магадгүй гэж надад санагдсан. За дараагийнх нь хүн төрлөختнийг нэгэн амьд хэлийн дор нэгтгэх. Оо за. Тий. Бас ингээд тий этноцид маягийн бас явагдах гэдэг шүү тий. Тий бусад хэлийг дарангуйлах ч юм уу тий. Гол нь амьд хэл гэдэг нь одоо хөгжихөө болцсон хэллүүдийг ер нь жамаар нь устгах хэрэгтэй гэдэг санаа. Хэрэглэнээс гаргахыг ч тий. За тэрийг хөгжүүлж байгаа ард түмэн байхгүй болчих чинь гэсэн нэг тийм санаа яваад байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг хуу тий нэг тиймэрхүү юм яригдаад. Туйлын нэг талаараа жоох харигстууч юм шиг харигстуу тий. За одоо энэ хамгийн их хэл амд оруулдаг нөхгүй. Энийг масончуудтай холбоотой гэж баталсан юм байхгүй. Тэгэхдээ ийм имийг масончууд бич таараа гэдэг байхгүй. Ер нь энэ нэг хувилдааны онолчод. Түүнээс биш яг энэ масончуудын гайдлайн гэж хаач байхгүй юм шүү дээ. Уг нь бол тий. Одоо ерөнхий юмнууд байгаа тэд нар дандаа хүнлэг энэрэнгүй байх. Одоо соён гэгэрүүлэх гол нь соён гэгэрл. Тий. Тиймэрхүү юмнууд л байгаа. Тэнгүүд энэ болохоор нэлээд одоо экстрим маягийн нэг тийм утаг байсан байж болно шүү дээ магадгүй тий. Бусдаа гадуурхагдсан ч өнө хүлээ зөвшөөрөгддөг болсон тийм утаг байсан байж болно шүү дээ тий. За тэмүүлэл, сүсэг, уламжлал ер нь юм бүхнийг тунганд тааруулж байх. За наа ч юм бол ирүү сонсгочтэй. Төрт улсууд хийгээд ард түмнийг шударгуу хууль шудрах шүүхээр хамгаалж байх. Төрт улс бүхэн дотооддоо засаглаж гадаад асуудлыг дэлхийн шүүхээр шийдэх. За гагийн шүүхийг л баг яриад шүү дээ тий. Дэмий хууль хэрэггүй албан тушаалаас зайлсхийх. Тий одоо нэг хүн сурталтай. Энэ одоогийн юунууд ч их байгаа шүү дээ. Ер нь дэлхийн хэмжээний байгууллагууд чинь тий. Одоо энэ нөгөө Дэлхийн банк олон улсын валютын сан нэгдсэн үндэсний байгууллага гэдэг чинь тэр хувилдааны олч чинь масончууд энэ тэр том байгууллагыг тэргүүлдэг гэж яриад байдаг байхгүй. Хардлага нь тий. За хувийн эрхийг нийгмийн үүрэгтэй тэнцвүүлэх. Гоё энэ надад амар таалагддаг байгаа. Би ч нэг тийм үүрэг хэсэг хүн болохоор. Одоо утилитар үйл гэдэг юм да хүн одоо нийгмийнхаа нэгэн эдис болж араа юу болж явж явах хэрэгтэй гэдэг утгаараа тий. За үнэн, үдсгэлэн, хайр гурвыг шагнаж мөнхийн жамта эвсэн зохицохыг ирмэлцэх гэж байгаа. Мөнх оршихын тулд энэ мөнх яавал мөнх орших тухайл одоо хин нэг ч юм уу хэсэг хүний буудсан л нэг юм байгаад байгаа байхгүй. За энэ бас энэ одоо хамгийн сүүлийнх нь буюу хамгийн гоё. Би анх уншихдаа бүр яг амар огшижсэн. Дэлхий дээр хавдар бүү бай. Байгальд зайвалтай, байгальд зайвалтай. Хоёр удаа бичсэн. Тийм биш үү те? Leave room for nature. Хоёр удаа бичсэн байхгүй тий. За одоо нэг хамгийн ихэнд хамгийн эвгүй.
байгальтай мөнхөд тэнцвэртэй оршихын тулд зүгээр орших биш мөнхөд тэнцвэртэй оршихын тулд дэлхийн хүн амыг 500 сая доллар байж байгаа. Яна тий. Энэ л хамгийн их бол авчих واخгүй. Яста яг гэл явчлаа ч чинь. За энэ өдөртөмж хөшөөг англи, испани, суахили, хинду, еврей, араб, уламжилт хятад, орос хэлээр бичсэн. Одоо энэ нэг олон хавтангууд байдаг шүү дээ. Ингээл тал болгон дээр нь ингээл бичээд ирсэн гэсэн. Тэгэхээр дэлхийн хүн болгон уншиг гэж ерөнхийдөө бичсэн шүү дээ, тэ. Сая хэдэд бэргэсэн бэ хүн амыг? 500 сая. Яа. Одоо ухаандаа тэгж л бодсон байна л та. Иннээс хэтрүүл одоо тэрбум болоо явуучвал хүн төрлөخت нь дэлхийд хавдруулна. Ухаандаа бид нэр үнэхээр хажиг хөвлөж чиг байг их дэлхийгээ идэж тусгаж байгаа нь бас үнэн шүү дээ. Үнэн шүү дээ. Нөгөө талаас. Шийдэл бол чадах юм уу юм уу тий? Хэцүү шүү дээ тий. За одоо нэгэнд буцааж 500 сая болгоно гэсэн юм баахгүй. Тэгтээ тэгэл энэ хүн тухайд нэг тийм юм бодсон л байна тий. За тэгсэн чи яасан гэж одоо яг энийг хэлээд нэвтрүүлгээ дуусгах. 2022 оны 7 дугаар сарын 6-нд энэ хөшөөг үл мэдэгдэх этгээд дэлбэлэн устгасан. Оо тийм одоо түүлийн төшөө байхгүй юм тий. Байжсэн бол үгэн зүгээр сонирхолтой өрөөмц байхгүй тий. Энийг уншаал дэлхийн хүн намыг цөөлөх гээл полимоторол явна гэж байхгүй шүү дээ тий. Зүгээр байжсэн бол сонирн байх байж. Их сонирн юм байна. Яг ч юм хавдрыг одоо эмчлэх шийдэл эрдэмтэд гаргацсан байдаг. Тэгэл нөгөө энэ аргыг сэтсэн эмч болго ягаад ч юм тэгэл зурдаар яваад өгдөг тий. Нэг тиймэрхүү юмнууд байгаад өгдөг тий. Тэгэхээр энэ нөгөө тоо ихсгээд энэ дэлхийд чинь одоо ээлгүүртэй бид нар өөрсдөө хорт хавдар болж штэ гэдгийг энэ утгатай ер нь дүү гэтэр. Алсуурн тий. Би одоо боддоо штэ. Хүн мөнх амьдардаг болчвол хэдэн жилийн дараа хөрсөн дээр ингээ хүн давхраг үүсэх болоход багтахгүй. Тийм тий. За өнөөдрийн сэдв нэг баахан юм үлдчихлээ тэгээ цагтаа баригдаад дуусгая да. Сонирхолтой нэвтрүүлэг боллоо гэж би хувьдаа болж байна. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр сувгийн бидний мэдгүй дэлгүүр нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост байлгаанаар хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр хамтран ажилласан сайн үнсээр сайхан амтыг ураатай холлы компани мөн хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа ураатай Invscore лизинг компанидаа маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд үнэхээр өвөрмөц. Харин тий. Өвөрмөц түүхийг бидэнтэй судлаад хуваалцсан орчуулагч өгүүлэгч Мухатар танд баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Сонссонд баярлалаа. За гэлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаачлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.